Сайн байцгаана уу бүгдээрээ одоо Excel програм дээр арифметик болон логик үйлдэлийг ашиглах талаар одоо үздэцгээе. За эхлээд арифметик болон логик үйлдэлийг ашиглахын тулд бүгдээрээ одоо гуглаа оруулъя. За багш нь одоо А тоо Б тоо гэсэн хоёр өгөгдөл өсгөж, хоёр баг нь өсгөж. За А тооны эхний тоо 3, дараагийн тоогийн 6. За тухайн хоёр тоогоо идэвхжүүлээд доотлын зэг дээр нь маусаа дараад доош нь жирэх даралтаар явлаа 13 хүртэлж ирж. За ингээр тоонууд маань давтамжаараа 3-3-аар ахаад явна. Дугаарлтыг бид нар 1-2 гэж бичиж байгаа. Татгаар 1-1-ээр ахаад дугаарлт хийгддэг тийм ээ. За эхний тоон Б тооны эхний тоо 18, дараагийн тоон 16 гэж бичиж. Тэгэхээр энэ хоёр маань хоёрын зөрүүтэй учраас доошоо 2-2-оор буурна гэсэн. За эхний баганд ингээд баг нь үсгэгдсэн байгаа учраас хязгаар үсгэгдсэн учраас энэ зэг дээр дарахгүйгээр 2 удаа хурдан дарж болно. За англиар хасах 4 хүртэл өсөж байна. За арифметикийн 4 үйлдэл байдаг. Нэмэх, хасах, үржих, хуваах. За тэр 4 үйлдэлээ энд биччихье. Нэмэх, хасах, үржих, хуваах гэсэн 4 үйлдэл байна тийм ээ. За энэ 4 үйлдэл маань болохоор томьёонд ашиглагдана. Дээрээс нь логикийн 6 үйлдэл гэж байгаа тийм. Томьёо болон функц зэшгэд 4 үйлдэлийг мэн зайлшгүй ашигладаг. За тэгэхээр 4 үйлдэлийг нүдний хаягаар нь хандаж ашиглаж сурах хэрэгтэй бид нэр. Томьёонд хандахдаа, өгөгдөлд хандахдаа нүдний хаягаар нь хандаж ашиглаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй тогтмол тоон дээр тогтмол тоог нэмээд явах юм бол дараагийн одоо бичлэлтэнд алдаа гаргах, тэгээд илүү одоо тийм механик шинж рүүгээ орох талтай байдаг. За бид нар мэдээж томьёо бичгийн тулд эхлээд тэнцвүүгийн тэмдгийг тавина. Тухайн нүдэндээ тэнцвүүгийн тэмдгийг тавина. Тэнцвүү тавилаа. За тооны эхний тоо 3-ын тоон дээр 18-ыг нэмэх гэж. Тэгэхээр эхний тоо буюу 3-ын тоон дээр маусаараа 1 удаа дарна. Дарлаа. Кейбордноосоо нэмэх тэмдгээ бичлээ. За дараа нь Б тооны эхний тоо буюу 18 дээрээ дарлаа. За ингээд A2 дээр нэмэх нь B2 гээд. За нэмэх тэмдэг бичигдэж байгаа нүдний хаяг нь болохоор B2 гэсэн нүд байна. Саан буюу нэмэх үйлдэлийг хийж ийн гэж гарч ийн тэ. За тухайн нүдэнд бичигдэж байгаа томьёо буюу томьёо нь формула бар буюу томьёоны бүрэн тарагч. Тэнцүү A2 дээр нэмэх нь B2. Энтер дарлаа. 21 гэсэн таарч ин тэ. 21 гэсэн нүдээ харахаар томьёо маань C2 дээр A2 дээр нэмэх нь B2 гэсэн томьёо дотор бичигдсэн байна гэж. За энийг доош нь ингээд нэг бүрчлэн бодоод явж болно. Яг адилхан доошоо бүгд 6 дээр 16, 9 дээр 14-ийг нэмэх учраас энийг бодож цаг алдалгүйгээр мод доотлын одоо нүдний доотлын цэг дээр маус нэгээрээ 2 удаа хурдан дарлаа. Доошоогоо татагдаа явчихна гэсэн үг. За хасах үйлдэл тэнцүү тавилаа. Б тооноос А тоог хасъя. Б тоон дээр дарлаа. Хасах тэмдгээ кейбордноос бичлээ. 3-ын тоон дээр дарлаа. Энтер дарлаа. За ингээ 15. За тэгвэл үржих үйлдэл хий. Тэнцүү А тоог үржих нь кейбордноос бичлээ. 18 дээр дарлаа. A2-ыг үржих нь B2. Энтер дарлаа. За тэгвэл одоо Б тоог А тоонд хуваая. Тэнцүү тавилаа. 18 дээр дарлаа. Хуваах нь 3-ын тоон дээрээ дарлаа. B2-ыг хуваах нь A2. Энтер дарлаа. За ингээ 3 нүдэ идэвхжүүлээ явах. Давхраар нь идэвхжүүлээд доош нь чирээ гаргачих болох нэ. За хуваах үйлдэл дээр нэг зүйлийг харна бид нар. Тодорхой тоонд гарсан байна те. Бүр 10,000-ны наривчлалтай. Энийг 10-ны наривчлалтай болгоход яадаг вэ гэхлээр наривчлалтай болох тоонуудаа идэвхжүүлээ. Хөөмцсний number хэсэгт. Уршаа сумтай тийг наривчлал нэмнэ. Уршаа сумтай тийг буюу increase decimal гэсэн команд байна. Энэ бол тодорхой оронгийн тоог нэмдэг. Decrease decimal гэдэг маань тодорхой оронгийн тоог хасдаг команд байна. Дарлаа. 1 орон хасагдлаа, 2 орон хасагдлаа ингээд. За ингээ бүр бүхэл болгосон ч болно. За ингээ 10-ны наривчлалаар харж ий тоогоо. За ингээд нэмж хасах, үржих хуваах гэсэн 4 үйлдэлийг ингэж хийдэг байх нэ. Арифметикийн 4 үйлдэл гэж ярина тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ логикийн 6 үйлдэлийг хий. Цааш нь 6 баг нь нэмж төвчүүллээ. 6 баг нь нэмж төвчүүллээ. All border-гийн хүрээ дээрээ дарлаа. За логикийн 6 үйлдэл. Хамгийн ихнийх нь их. Дараа нь их буюу тэнцүү. Тэгээд бага буюу тэнцүү биш
За тэнцүү гэсэн юм. Тэнцүү хүчийг их багын тэмдгийг урд урдаас нь харуулж чинь. За тэгвэл одоо хэдүүлээ. А тоон Б тооноос их гэсэн нөхцөлийг шалгая. А тоон дээр дарлаа, ихийн тэмдгийг хвчлээ, Б тоон дээр дарлаа. А тоон Б тооноос их гэдэг бол худлаа байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр false гэсэн утга гарч байна. За энийг доош нь татчих болно. Эндээс болохоор 15 нь 10-аас их. 15 10-аас их учраас true-гээ доошоогоо зөв болохоо явчихжин тийм ээ. За тэгвэл тэнцүү А тоон Б тооноос их буюу тэнцүү гэсэн нөхцөл шалгаж байна. А тоон их буюу тэнцүү. Б тоон дээр дарлаа. Энд дээр дарлаа. False гарч ийн тий. Тэгвэл энэ ихний А тооны ихний 18 гэсэн тоог 3 гэсэн тоог 18 болгочих юм бол их буюу тэнцүү гэсэн нөхцөл шалгаад байгаа учраас true болчих чинь тийм ээ. За энийг доош нь татлаа. Ингээд false эндээс true энд true их буюу тэнцүү гэхлээрээ их гэсэн нөхцөлийг хангаж байгаа учраас 12 тэнцүү учраас true тэгээд 15 нь 10-аас их учраас true гэж явж чинь тийм ээ. За одоо баг тэнцүү А тоон Б тооноос бага. A2 нь B2-оос бага. False. За тэнцүү тавилаа. A2 нь B2-оос бага буюу тэнцүү. Бага буюу тэнцүү гэсэн нөхцөл байгаа учраас true гарч ирж байна. За тэгвэл А тоон Б тоотой тэнцүү биш гэсэн нөхцөл гаргая. А2 нь B2-той тэнцүү биш. Энтер дарлаа. Энэ хоёр тэнцүү байгаа учраас энэ бол false гэж гарах хэрэгтэй байна. За тэгвэл энд тэнцүү тавилаа. А тоон Б тоотой тэнцүү. Зөв. За ингээд гих мэтчлэн эхний нүднүүд бодолтыгээ доош адилхан бодолт явах бол доош нь татлаа. За энэ жагтууд гараад ирлээ. Жагт ямар утгатай вэ гэхлээр тухайн нүдэнд өгөгдөл маань багтахгүй байна л гэсэн санааг харуулж байгаа. Нүднийхээ хэмжээг өргөн болгоно. Нүдний хэмжээг өргөн болгохдоо одоо энэ LM, KL гээд нүд баг нь хоорондын хязгаарын шугам гэж ярьдаг. Энэ шугам дээр маусаа байрлуулж яагаад одоо ингээд багтахгүй байгаа тохиолдолд маусаа байрлуулад 2 удаа хурдан дарлаа. Ингээд явчихна. За энэ